эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Сайхан зусч байна. Наадмын дараа намар гэдэг шиг одоо сайхан одоо тэгэл өвлийн бэлтгэл хэлэндээ тий. Ногоогоо тарьцсан та хоёр маань. Энэ жил бол энэ сүүлийн 10 жил болоогүй ирэх. Ааха. Оо зөв. Энэ сэлэн бол маш их гоё зуршлагтай. Ер нь бол тэгээд одоо газар тариалангаар их сайхан нутаг шүү дээ энэ Сэлэнг аймаг чинь. Ер нь Монголыг бас сайхан бас л буйнаа өгч байгаа нутаг шүү тий. Одоо тариа будаа мудаа гэдээ бусад аймаг энэ баруун бүр сангийн аж ахуй гэдээ одоо яг энэ рүү их төлөвлөж ирсэн юм байл Сэлэнг аймаг руу. Тий. Монголд бол газар тариалан мал аж ахуйг хорчсон хамгийн гоё нутаг Сэлэнг. Газар тариалан мал аж ахуй. Энэ ч л одоо Монголын маань ганц одоо гол юм хоёр юм шүү тий. Газар тариалан мал аж ахуй хоёр маань тулгуурлаа. Чухал гал юм. Хэчнээ төрлийн ногоо тарьж байна та. Энэ тэгэд нэг Төмөс манжин байцаа гэл 7-8 дөрөв дээ. Өөх зөв. Энэ дотор 5-6 төрлийн ногоо. Энэ дотор уу? Заавар сонирхээ. Энэ одоо худалдаанд зарах уу? Өөрсдийн хэрэгцээнийхээ ногоог тариад байна уу? За, энд одоо ямар ногоо? Помидор. Энэ помидор. Ааха. Чинжүү байна. Оо, чинжүү. Зээлцэг нь байгаа юм. Гүзээлцэг нь үү? За тэрийг Хаана? Энэ үү? Гүйл ах шиг байна тий. Одоо л гарна да тий. Одоо л гарч ирэх. Хэдэн сар тураах вэ? 9 сард байна. Ногоогоо юу? 10 сар. Энэ помидор бол одоо суудахгүй тий. Помидор тэр чинь одоо жил байна. Эндээс улааж байгаа биш тий нараа. Энд болохоор газрын алим. Гаваас авчирсан, гавалтаагаас авчирсан газрын алимыг харээд ихтэй. Гавалтаа цогцсон мөн дургадаг. Говалтачтай газрын айлуур алдартай шүү дээ тий. Тэрнээс чинь л одоо бид нар одоо тэгэл Одоо гарч ийн үү? Энэ тий. энэ ингүүлэл энэ одоо эднэр Одоо энэ нараа энэ. энэ том юутай. Энэ том. Арай болоогүй тий. Болоогүй байна. Шарлаад ирэх үү? Тийм шарлаад томроод ирэн доторх нь. Энэ ч бүр яг ийм том бол одоо бүр жижиггээ. Тийм. Үзэм шиг жоохоо юм байна. Урагч эхэлж байна. Энэ одоо хөрс мөрс нь одоо яаж чинь? Голдгом шиг байлаа шүү дээ. Гайгам Ааха. шиг. Ичи шарга цогтод тавьжсэн өвлийг зэглэгийг авчаад энэ тавьчих. Аа за. Тэр нэг зэглэгээр авч байгаа зураг шүү дээ. Тэрнийг авчаад энэ таримл хийчихад энэ маш сайн гард юм л. Хөрс болных гайгүй, голх нь гайгүй юу? Голдгом шиг байлаа. Усалгаа арчилгаа. Усалгаа л орд. Усалгаа л орох уу? Усалгаа л ордог энэ доторх. Ааха. Одоо эднэр болохоор урт өгөрцөө. Ааха. Өгөрцөг нь Оо. бас авсан юм аа. Ингээд дээш уухгүй бол энэ чинь юу яагаад вэ тий? Энэ дэш тий нэрэ. Тийм ингээд. Ингээл та хоёр маань одоо энийг ингээд зарж जैन зарах уу? Одоо тэгээд өөрсдөө хэрэгцээндээ юу? Урт өсөнийг зарна. Аа зөв. Идэж уугаа, лантай ах дүүд өгөөл тэгээд ингээд манайх хүн маш их явдаг. Одоо эх жил одоо сумын маань одоо 50 жил яваалах гэсэн тий. Сайхан. Тэгээд манайх бол маш ихгүй явдаг айл. Ерөөсөө тасарна гэж байдаг. Тэгэхээр ерөөсөө Энэ улсуудаа энэ байнга ногоноос өгөөл. Ногоноос өгөөл цагаат тэгээд өгнө. Байнга. Шин ногоо тэгэл цагаад ногоогоор тасрахгүй л юм байна. Хашаа дотроо тэгээд. манайхаас гоё ногоо тарьдаг хүмүүс их байна өө. Оо зөв. Ингээд энэ айдас бүгд Ааха. Энэ одоо ингээд хараа. Тэр удаан Ингээд аваад энэ хөөхтөс амсуудаа энийг одоо амсуулах юм ээ. бодно. Удааны аваад амсууч. Ямар гоё амттай юм бэ? Цаана л нэг өөр өдөө шүү одоо нэг ингээд өвөрчин бол өөртөө ингээд нэг хашаан тарьсан. Аа. өвөрчин бол сайхан амттай. Өнгөрчөө юу? Гэрт өгөрцөөг нь байгаа наа чи муухан жижигхэн юм байна. За.
Тэр өгөрч байна. Урт өгөрч наадах чинь. Энэс том урах уу? Том энэ би өглөө хамаа аччихсан юм аа. Ийм тийм хийм бач ирс ороо. Илүү дутуу юм юу ч хийхгүй. Устгаа. Тэгээд зэйлгэн гараад туу. Цэвэр яхаа бүтээгдэв байна. Тэгээс улсуудыг хашаан ногоог идвэс ирс авдаг байхгүй. Хамаасаа амтэн өндөг нь хэд хүүхдүүдтэйг Бордоогоо яаж явуулдаг юм? Бордоо гайгүй юу? Юудаа бодохгүй. Бордохгүйгээр ингээд бууц. Аа. Малын дэд юм бол. Малын бууц. Ургамал шүү дээ тэр чинь одоо. Малын эзэн өвсөн тэгэл угаасаа бууц тийм ээ. Хамгийн сайн бол хоньны бууц. Тэгээ үхрийн бууц. Ер нь нарийн ногоо могоод энэ малын бууцыг ашиглуулдаг сайн. Бууцыг ашиглаж эхэлж байгаа манай энэ. Энэ манай энэ авраг ногоо ч юм бол одоо энэ жил өстө. Бууцыг өстө зөөсөн. Өө зөв. Тэр чарга машин бууц зөөсөн. Хоньны ууц көгөлдөг байхгүй шүү дээ. Миний бууц энэ бас. Үхрийн баасаа түлээд үлцний буусанд хэрэглээ. Зөв. Тэрээсэл одоо тэгээ малын чайн хамгийн их юм баас нь их ашиглаж ш. Тэртэй бууцсан. Дандаа юм. Тэр. Айсны хинээсээ л одоо энэ чи одоо тэр нийлүү үнэтэй болсон. Тэгтэй болсон. Зөв. Одоо энэ айсны бол ямар ч Үнэ байхгүй болоод одоо стан. газар тэр одоо айсны хэл хөвлөндөө. Жалга дүүрээд шүү дээ. Жалга дүүрч надад бүрээс. Нэгдлийн үед тэгдэг байсан юм. Амьсгалаас нь бус дээр бүгдийг хэрэглэв. Арсны хий байтхан эвэр туруугийн ч хүртэл бүгдийг Хүссэн бол энэ ясын хөтөл норм. Техникийн тос гаргаад. Техникийн тос нормтой. Одоо өөхөн тос гэргэлдэг газар алга. Хүмүүс хүртэл авахгүй байна. Бид нар тэгээд одоо хайлтаа нэш хайлаад тавьчихсан. Тэгээд өөхөн тос нь твэрээ тэгээд. Тэг сайхан цаг үе байсан юм байл шүү дээ. Өө ямар ч гоё үйлдвэрүүдийг барьсан улс. Улс өөрийн гэсэн үйлдвэртэй. Гэхдээ энэ чинь шүү дээ. Тэр бодлого нь Малчин тэр дөрөө нэгж байгаа. даах гутлаг гэж хэлсэн. Дөрөө даах гутлаг хэрэгтэй гэж хэлсэн. Хөө за. Гутнуудыг шилээгээ дөрөө даах гутлаг байх хэрэгтэй. Дөрөө даах. Тэр нь ямар утга Тэр нь вэ? бол маш Чанартай гэх юм. одоо энэ Хуурдаг уу? тэр малачхан хонь мала хайр адмалтаа суултад ямар ч тийм хуурч байх юм байхгүй. Тийм өдөр гутлаж яах вэ? Эдлгээ сайтай. Эдлгээ сайтай. Энэ дээр гутлаж 5 жилээс дээш эдлэгдэжсэн шүү дээ. 5 жил. Тийм чанартай одоо юм хийдэг байсан. Тийм чанар гэдгээс энэ тооноос чанар гэсэн нэг ураатай байсан шүү дээ. Тооноос чанар гэж. Тоо хамаагүй гол нь чанар гэж. Чанар гэсэн. Хөдөлмөр зөвлөлсөн тийм. Ажилгүй хүн гэж байхгүй бүгд ажилтаа. Атга ноос хайдгүй байсан юм байл шүү дээ. Нихаа ноос үгээд авраг. Түүгээр нэг хоёр гараа ингээд уяа. Тийм. Мал уяа. Алгааны хоёр хавсраад эргүүлээд Тэгээд Тэр шинкада гадаж хийжсэн одоо сүүлийн үед энэ Батманд байна. Битэн нутгаас. нэглүү та юу гэдэг вэ? Би малын эмч зоо хийжсэн. Өө зөв. Игч болохоор би болохоор малаа л хариулна. тэгтэн ноормт ямар мал дээр маллах уу? Им хон. Хонь. Хонь нь хоньноо дагаад ямаа гэл тий. Тугууд хариулдаг хүн тусдаа байдаг байсан юм биш. Өө за. Сүүржлээ хонь би хоньны үржлийн баримт шиг гоолтой бугцамдан хонь. Тэгтээ тэр хоньыг зүгээр өсгөхгүй. Бусдаа аймаг сумын малуудыг сайжруулсаар Төлийн энэ хус тавина, охины навшиг хэлтүүлж ингэж тавьдаг одоо энэ үйлдвэр болгоод шүү дээ. чинжинхэнэ үйлдвэр юм одоо ингэж ажиллаж байсан байхгүй. Тэгээд Үйлдвэр ууштай сайжруулж байсан. Тэг чин жинхэнэ одоо энэ төдөөчхон энэ малчууч одоо зэг мэрэгтгүүдийн хяналтанд ороод байлаа. Тэр Тэр мэрэгтгүүд. Тэр малыг тэг энэ малыг яаж өсгөх вэ? Хэдүүд төлөвлөх үү? Хэдүүд ноосыг авах уу? Хэдүүд хургалах уу? Бүгд хяналтанд ор. хяналтанд дор норомтой. Нэг л журмаа, нэгдсэн журмаа. Тугууд хариулах бол туглаад хариулна. Тулаал хариулна. Төл үнээс авах бол үнэ, ноос авах ноосоо гэдэг. Бүгд ноор. Норомтой. Хонь чинь байсан. Ийм хоньны суурь чинь шилмэл хоньны суурь. Тэр үед Двэрэнгийн хоньны суурь. Хоёрдугаар ангийн хоньны өө зөв. охин дэлгэний суурь, Ааха. дэлгэний суурь, хурганы суурь, хусны суурь, хус дэлгэний суурь гэдэг. Одоо Бүр ингээ ангилсан. ангилсан ерөөсөө дэлгний гэдэг. Тэр ч одоо намар болохоор нутагтаа ядлагаа хийгээд тэгээд нэг юутай махааваад Өө зөв. Нэг л үнэтэй. Ер нь ямар үнэтэй гэдэг байсан юм бэ? өөрөөр малгээд энэ ч одоо энэ төгөр 30 мянга байсан байлээ. Төгөр 30
Монгол ээж байна. Сум-сумаас тийм бүх малыг энд очиж жаад бүгдийг энэ хотод нятлаад нэгдсэн журмаар улсуудаа өгдөг. Нэгдсэн одоо малчтаа махыг өөртөө нятлаад эргүүлээд өгдөг. Юу хэн дугаартай маханчаар бас. Бас дугаартай. Нэг мах, хоёр дахь, гурав дахь мах гэсэн дугаартай. Тэр дугаартай бинтээ таарсан үнэтэй. бол тэржтэй нятлаанд явжсэн. Тэгэл ерөөс нэгдсэн журмын хотод очиад гадагшаа экспортлох юм бол улсал мэднэ шүү дээ. Хов хүн болон мэдэх юм аахгүй нэгдсэн журм. Гоё байсан. Нэгт малын хавны ганцхан тэгжил барьж байсан шүү дээ. Нэгдсэн журм. Бодлого нь зөв байна. Бодлого маш зөв байсан. Одоо бол улсын бишүүлж байна. Бодлого алдсан гэж байна. Бас тэгээд ажлаад одоо буруу хийгээд байгаа бол шүүмж байлгүй яах вэ? Тэ шүүмжээс чинь ер нь тэгээд юм засагдчихэдэг шүү дээ, тэ. За, энд болохоор ямар нөгөө тарьж байгаа юм? Төмс үү? Төмс. За, энэ төмс. Энэ Оросоос авчихсан юм. Хэдэн шуудаа одоо юу шуудаагаар ярих уу, тэ? Энэ нэг шуудаа төмс таарсан. 20 кг төмс. Одоо энэ нэг 15 зугаа болох байхаа. Зөв. Тэгээ энийг бол та ингээд хэрэгцээндээ нөө зарж гэнэ зарим. Зарим нь бас нэг тэгээд 5.10 хэрэгэлэн тэгээд төгрөг болгоод тэгээд 5.10 төгрөг мадныхаа тэжээ амьдралдаа зохицуулаад. Эзэн ичвч юм уу? Ааха. Эзэн алдчихсан. Манай хайрч хэлдэг. Манай тэгсгөө хэн. Усалгааны асуудлыг яа шийдчихэ та? Энд баган гүний одогтой. За. Энэ гадмалтай. Ааха. Энэ бол ер шаххуйд нэр гэж байхгүй. Ааха. Өвөл зөнгөө. Тэгээд ийшээгээ ингээд нэг услахтаа та болохоор яадгийг хуванг ус мусаараа шүүрч чинь яадгийг. Юу. Шаланкар намраа тавьчихсан. За. Ингээд. За. Тэгээд бүгд туслах. Зөв. Намраад байж гэнэ үү? Нэг бараг жогч маяг одоо Зөв. Юу татчихсан шүү. Энэ одоо өөрийнх нь одоо хөрс үе хар шороо. Өөрийн хөрс. Хөрс бол айгүй гоё юутай бай тээ. Энэ сэлэнгийн хөрс их сайхан. Хөрс их сайхан нутаг. Одоо тэгэл манай нөгөө бүхэл одоо гурдын үйлдвэр өчл одоо Сэлэнг аймагт л байна шүү дээ. Энийгээр явчих тийм үү? Яаж ажиллуулъя одоо? Одоо энд шаланг худгаас шууд Шаланка ийшээ залгаад. залгаад Тэгээд ингээд ийш тийшээгээ тогон залгах чинь. Зөв. худгын тоогоо Гүний удагтай. Ус бол гарч ичээ нү те? Тэгээд ус гараад ингээд тал тийшээ. Хэдэн метр ухажааг ус гарч ийн? 25. энэ Гүний удаг. 25 метрээс гарсан. Гүний удаг. Зөв. Метрийн удаг 12 метрээс. Байцаа юу? Сайн байж одоо. Энэ өөр сортын байцаагшаа. Одоо хэмж байгаа юм. Нэг байцын хэдэн гэл гинэ? 5 кг-с дэш байдаг л. 5 кг-с дэш болдог чанаа байцаа. Энэ дээр би нэг жоохон овяа. Хамгийн том хэдийл байцаа гарсан. Энэ одоо манайх Тайрыг тарьж яхад. Энэ бол өөр сорт юм байна. 2-3 кг гардаг юм байна. Энэ 5 кг гардаг юм. Энийг хараа. 5 кг-с дэш гардаг л гэж. Энэ одоо арай болоогүй нөө. Болоогүй. Хэдэн сард болох вэ? Надад бас 9 сард л болох. 5 ил гарч ирсэн үү? 5 кг-с дэш гардаг л гэж энэ үрийг ачиж өгсөн. Танайхад хэд гарсан хамгийн дэд нь? Манайх бол одоо нэг тийм байцаа бол энэ Хэд үзээгүй юу? тариад байгаа юм. Өвөлчи өөрөнгөө өвөлчи. Нөгөө шилэнд нөгөө дарддаг уу? Зөв. Шилэнд дарддаг өгөрцөн. Одоо хэд үрж байгаа лээ та? Би одоо 74 байна. Ягч болохоор Би болохоор 67 та. 67 та хүмүүс ингээл газар тариал ногоогоо тариад маллаа л одоо ингээд явж байна. Ийм л одоо мундаг байдаг да хөгчүүдийг дагаж явсан хүмүүс бол тэгэл хэрнэ. Их л юм суурна шүү дээ. За энэ хараа байцаар ингээд эхний гаднлын юунууд ингээд дэлбэлээд ингээд явцдаг байгаа. Тэгээд яг эндээ одоо энэ яг хараа.
Ямар гоё байцаа. Би ч одоо 16 жил бас тоогоош мэрэгчлэр бас явсан шүү дээ. Төмс ногоогийн чинь тэгэл бас л ганц гараа өрөөл хараал тэгэл ер нь хамт шимжийн бол тэгэл сонгоод явдаг байла. Энэ бол айгүй гоё байцаа. Энэ гэхдээ одоо энэ ингээ болоогүй гэхээр хараа авахд одоо хэр хугацаа үлдсэн бэ? Одоо нэг 20 хоног лав байгаа бол 20 хоног одоо 20 хоног завар шар шахуу хугацаа бол байна. Тэгэхэд ийм том болцсон байна шүү дээ. Дэлгүүрч өөр ийм л зараад байдаг шүү дээ. Инээ жижигэн байдаг. Одоо сарын хугацаа байна гэхэд чи өшөө том болох юм шүү. харин энийг том болно энэ доотлынхаа 5 кг болно л гэж үрийг авчирж өгсөн. Доотлон 5 хил болох нь болно гэж авчирж өгсөн юм үрийн үү? Тийм үрийг. Ийш болохоор юм байна уу? Бүүс энэ бүр том юм байна. Одоо юм байгаа юм чи. Одоо чи дахиад цааш хугацаа байна. Өшөө одоо чинь том болно гэсэн үг. За энэ болохоор луу. За сэлэнг бол луунгаар алдартай штэ. Тэр одоо юундаа байна? Амтантай байна уу? Яста луунгаар алдартай да танаас юм тий? Луун бол амт нь өөр юм. Амт нь өөр штэ. Луунтай л ста ярих юм байхгүй. Энэ энэ чивэр гэж юм байна. Урагцсан байна уу? Орцоо. Нэг явж болох уу? Өдүүнээс нь татаад. Өдөө штэ. За яг гоё нэг үгэл. Жижиг өгсөй барахтаар нэг иймэрхүү л болж юм дээ одоо. Энэ шилэн дартыг өгөөч хараа. Тий. Унаач нь том. Оо, энэ одоо хурах болоогүй юм уу? Одоо 94 л. Танаа юунаас их том бол. Гэхдээ яг ингээ харахаар нөгөө нэг миний л одоо нүдэнд хаардаг шиг нөгөө нэг том болцсон хураагт болцсон юм шиг хараад. Гэхдээ болоогүй гэдэг нь тий. Их том ургадаг юм байна шүү дээ урах цайтай. За. За миний нэг өрж байгаарай. Газарт нэг брэнд байдаг. Бүр тэрийгээ бүр уламжлал болгоод бүр ингээ хийгээд ирсэн бол бас нэг технологи байдаг, арга ухаанч байдаг. Цайгараа цонцлог бас байдаг тий. За Сүхбаатар аймаг Шилийн богд. Одоо сүүний хоол гэж нэг хоол байдаг. За. Сүүтэй гурилтай лавшаа. За. Өмнө говроо болохоор чинь говийн цагаан шоу гэл тий. Тий. Говьтой болохоо мазаалаа. Тий. Тах олон Аранга цагаа тэгэл. аранга цагаа. За тэгвэл сэлэнгийн Брэнд ногоо. Ногоо талах. энэ бол сэлэн ургад юм байна тий. Том болно. Ингээл хоглох тийм гоёараа. Би өөр 16 жил тоогооч хийсэн. За. Ингээд голдоо ингээд юу байхгүй. Цагаан байхгүй. Луунгийн өнгө бол нэг жиг айгуу гоё ингээд шүүслэг гоё ярдж шүү. За шороог нь жоох ингэж айчих гоё. Луунгоор л нэр алдартай гэж ярьдэн шүү те. Намт нь ямар гоё юм бэ? Энэ худалдааны өндөр очоод ингээд нэг луу аав штэ. Ааха. Гэхдээ энэ амт юусоо байдгүй. Тийм үү. Гэрийн хашаан тарьсан нэг эртээ ингээд нэг луун тарихаар нэг амт нэг эдгээр нэг гоё байдгийг. Ааха. Тэр яг юундаа байгаад тийм үү? Энэ одоо баг шиг тарьдаг тэгэл одоо Зах дэлгүүрээс авахаар амт нь тэр чинь болохоор нэг их тарьдаг учраас л Эсхий дүүргтэн үзүүлж байна. за энэ хашаарга Энэ хашаанда өв сураа. өв сураан Энэ сураата хоёр ам. хадлангаа ураах уу? Хатлангийнхан нэг тусдаа. Энд ямар Зарга ус бодлтой усны тусдаа. Хоёр ам ороо. зүв. Хадлангийн гарч хэрэг Хатлангийнхаа чинь маш сайн. гайгүй юу? За ингэж нэгээр ороод ингэж авахгүй. ингэж орох юм байна. За. За энэ одоо ямар ногоо вэ? Эрдэнэ шишээ гэсэн нэг өөр аваад Эрдэнэ шишөө. татчихсан чинь Энэ туршиж байгаа маа. Маш сайн ороод. янзын ургад юм бэ. Энд ч одоо сайлын үнэнд маш их Анх удаа одоо
үзэж гинөө. Бидний ч одоо хүнсний нэг өхний энэ хийжэлгсэн 2 янз байдаг байхгүй. Аа. Энэ тэрийн үеийн таж үтсэн хоёр юм. Аа. Энэ жил туршиж үзчихээ. Жаахан гадаа. Энэ жил дүүд урагцыг авах гэж байгаа юм байна тий. Энэ жил урагцыг. За энэ болохоор obvious. Энэ нэг малын ногоон тижэл гэдэг тийм аа. Тий. Тэр чи одоо ийм юм байна. Аа нөгөө ногоонд хийжээ. Малын ногоон тижэл гэдэг чанартай чанаа гэж бодсон. Тэр ногоон тижэл ийм бол тийм. Анчи одоо оёос магаас нийлүүлэлт болчихсон юм шиг. Сум жоохон ч байсан хамаагүй юм тарих. Энэ малд одоо хэр одоо шимжүүлжэлтэй. Хамгийн шинтэй. Хамгийн шинтэй. Илээтэй энэ одоо энэ уцаад хатууга бол нэг сойдог хатууга бол дандаа ийм ногоон тижээлээр яаж байгаа. А нэг гадагшны хатуу нэг бэлтгэж байгаа нэг махны чиглэлийн бяруунуудыг бас энийг хийж. Ер нь одоо бүх малдаа л Наач бүх мал тайрна тийм. болж өгвөл сайн юм байна шүү дээ тий. Заавал одоо тэр 15 мянга. нэг болно. Тийм билээ. Энэ одоо тэгээд юу анх удаа тарж гинөө хэд Энэ жилийн жоохон нэг Ганц үзэж шанагыг байгаа юм уу? үзэж ганц шанагыг. Тэнд нэг 100 грамыг. Нэг шанаг юм одоо ийм болчихсон юм уу? Нэг шанаг болсон чинь нэг юм болсон. Дахиад хэдэн шанагыг тасчихвал тэгээд бүр Тийм. Энэ би бүгдийг цацсан чинь энэ лөвн дарин нэгэд хоёулаа үзэж байгаа хуваагаад тэнцэх нь. Аа. Энийг хин би энэ малтай хэллоуин тарьсан. аа за. Явасаа энэ гайгүй болсон юм бас нэг жил. Аажим тарьсан маа. Ааж удаас. Энэ артлахад мод Уг нь энэ мод тарих хэвээр энэ тэгэл бид хоёр одоо ингээд энэ шиг манайхан нэг мод тарих юу энэ тарих. Аа энэ одоо луу юм байна тий. тий энэ доо. Хашаан ч тэгээд ер нь энэ ногоонууд чи өөрсдөө энэ тэнд ургаад байд юм биш үү? Бүс болцсон байна шүү дээ. Хараа тоо. Бараг тэгээд ингээ хойлдоор ургаа явж тийм юм дээ бараг. За энэ одоо ингээ модоо тарьж гэнэ үү? Ямар мод вэ энэ? Хоёр чи агч бай. Агч. Тэр юу Уяас. ояас. Ир юм гэж бас байх уу? Энэ мод бол шасганы модноос мод байдаг шүү дээ. Эдгээр нэг Чацганд л байгаад байдаг тий. шасганы моднд гэж байдаг юм байна. Би бас модны талаар мэдлэх юм уу? Тэр гурав болохоор мургас. Оо тийм байна. Энд одоо Энэ хашаанаас нааш бүгдийн нэг мод тавих юм байна. Ааха. Ханда мод тавих. Ааха. Мод тарина гэж юу? Тэг хашаад байгаа ингээ ногоон байгуул шүү дээ тий. Хүн тэгээ хөдөлмөрлөж чадвал тэгээд ашдаг. Энэ одоо нэг хоёр иш авчиртай. хоёрыг тавьжсэн юм уу тий? Урагч гэнэ үү? Энэ Одоо тэгээд гарна да. Одоо үрээгүй ирэх авраас. Өө зөв. За. За энд ингээ эрдэн шигшээ тарьж байгаа юм байна. За одоо хоёр хөшөө маань энэ жил одоо тариад анх одоо үзэж байгаа. Дээш бол сайхан гоё ургаа гаргаад ирдэг юм байна. Энэ юуг нь мал иддэг юм уу? Энэ юуг нь Энэ юу энэ мал идэх энэ жижигч чаа. идэх үү? Одоо энэ машин даруунаад А энэ Өвөл мөвөл одоо юу бас юуж болох иш биш тий. зүгээр их дуртай. Дуртай байна мал. Тэгээд ер нь бол одоо ингээд нэг өвсний гарц авах бэлчээрийн асуудал төр их багасаад байгаа шүү дээ. Тэгээ үүнд Сэлэнгэ аймагчийн газар зүүн байдал нь бол их сайхан, газар тарилд их сайхан ээлтэй тохиромжтой сайхан нутаг шүү дээ тий. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн одоо жавхан сум болвол малаач газар тарилангаар тулгуурж явдаг. Тэр газар тариалангийн чиглэлээр одоо хүмүүсийн идж байгаа хүнс ногоо бол мэдээж аюулгүй стандартын дагуу эрүүл байж одоо нөгөө хүний хүнсний аюулгүй байдал явагдчих шүү дээ тий. Тэгээ энэ нутгийн ард иргэдийн хамгийн гол юу бол ерөөсөө ингээл одоо хашаандаа ингээд одоо хоёр хөгш ингээд одоо маш олон ногоог ингээд тарьж байна. Хүн хөдөлмөрлөж чадвал хамгийн гоё одоо нөгөө амттай юм чинь хөрснөөсөө гарна тийм ээ. Хөрс энэ газрын онцлог байна л да. Тэгээ энэ Сэлэнгэ аймгийн ногоо яагаад гоё юм амттай байдаг юм бэ гэдэг бол ерөөсөө л тэр газрын амт байна. А хоёр тул тэрийг тарьж байгаа тариалан ч хүн тийм ээ. Арчилгаа бордоо. Тэгээд энэ усалгаа гэдэг ийм одоо зүйл дээр их ач холбогдлыг өгч өгдөг. За ингээд
Энэ ногоонд хижил одоо ингээд бид нар хадлан мал одоо ингээд нөгөө нэг шимтэн ногоо юугаар дутагдаад байгаа. Одоо энийг бол одоо бас их хэмжээгээр бас ингээд тариад байвал бас ботхол юм байна тий. Тэгээд одоо өвөл мөвөлдөө. Түүний хөдөлмөр энэ тийм нэг. Тэгээ энэ миний одоо ингээд бас мал өгчдөг байсан тий үсэн. Ий чинь ингээд боогоод тэгээд зөвхөн юуг нэхгүй Хамгийн муудж байгаа мал дээр байна шүү дээ. хамгийн муудж байгаа. Тамир их илчлэг ургамал байх нь. Хамгийн жадтай. Уяастай дандаа морин энийг яах вэ? Ааха. Тэгэхээр нөгөө хурдан морчин нөгөө юу байдаг штэ. Давх нь хөлс их гарна. Тамир тэхэх алдна. Тэгэхээр тамир талцсан үед нөгөө нөхөж хурдан одоо илчлэг юм. Уургалаг бач сайн байна гэсэн. Тий. Илчлэг одоо уургийг одоо хурдан хугацаанд авах хэвээр. Тэр талаас нь бас юу яаж юм тий. За ойгоор зугаачаад ирлээ. Энэ хаашаа хөл сахаа байна. Олон төрлийн ногоо тарьснараа бас ах гоё агаар бас явж байгаа да тий. Залуудаа тэгэл одоо нэгдлийн үед одоо ажиллаж байсан, амьдарч байсан. Тэр үед одоо цаг үе нь одоо зүгээр суuna гэж бол байхгүй. Дандаа тийм хөдөлмөрч ажилласаг байсан цаг үе. За энэ хэрэг хашаа. За өхрөө хашаа. Өвлийн хашаанд. Ааха. Өвөл одоо энэ хашаанд гэрэл тавиад Эндээ өвлжөөл явж байна. Өвлжөн дээр ногоо могоо гэж юуг нь тариал. Бараг нь тарьсан ногоонуудынхаа юм малдаа өгч тийм ээ. Та хоёр. Бараг хадлангаа авч тийм ээ. Тийм ээ. За. бичээд өгөхтэй нэг 10 гаруй машин өвсөө авна. Ааха. 2 машин будаа хэвэг авна. Ааха. Машиныг авчихсан. Зөв. Тэгээд нэг дэвшээд хөрөлт ажиг болчихно. Адуу бол энэ дээр бас нэг өвлжэнтэй байна. Ааха. Тийшээ яваад. Та чинь улсын авраг малчин лөө. авраг мал зүүч улсын сайн малч. Мал зүүч. Улсын авраг мал зүүч. Тэгээд улсын авраг малчныг эндээд авсан. Мал зүүч нь нутагтаа авсан. Говьт. Зөв. Малын эмч одоо насаараа хийсэн байж та. Нэгдлийн үеэс бүр одоо. Зоог илүү хийсэн. Зоог хийсэн үү? Зоо. Ааха. Тэгээд малын эмч дахгүй хийжсэн байна. Ааха. Хамгийн одоо гол юм бол ерөөсөө тэгээд мал ирүүл явахад малын эмчийг л одоо сайн одоо төр анхаарах хэрэгтэй юм байна да. Ир хүмүүсийг цалин байр нөгөөдүүд энэ мал одоо ирүүл байх. Малаас гарч байгаа өвчин гэдэг юм байна тийм ээ. Энэ эмчний өөрөө малын тэр нэг баг дээр ерөөсөө тэгээд нэг малын эмч ерөөсөө тэгээд нэг баг дээр шүү. Нэг суманд биш, нэг эмч биш. Нэг суманд нэг эмч биш. Нэг баг дээр нэг малын эмч ерөөсөө байнга байж байдаг. Тэгээд тэр мал мэдээж нөгөө нэг сегмиг нь одоо зориулсан дагуу дараагийн малд одоо халдахгүй талаас нь устгадаг тий. Тэр үед дээхэн үед нэглүүд байсан даа. Байлгах энэ нөстө. Малын эмч дээр бас хяналттай байна. Бас уу. За. Малын Тэн дээр ямар хяналттай вэ? Хянчихна. За. Малын эмчийн энэ одоо бүх тайлбар туулалт хийж гэнэ үү? Хаана юу хийж аль нэг дээр бас ардангийн шалаа гэж дээр бас хяналттай. Тэр. Одоо энэ тэгэхээр ч ерөөсө гаднаас ганц мал орж ирсэн чил мэдэгдэн тэр малыг хааш нь яаж зохицуулах вэ дээшээ яамтай ярьж байгаа л тэнд тийм мал гэр сайн жаны мал гэдэг тэнд тийм охинлогтой тэнд тийм хуцгагтай гэдэг дандаа дээрээс зохион байгуулалт. Тэгээс нэг малчин дураараа одоогийн ингээл нэг малчин малаа зарж л байдаг тэр Тайланд туулгалтанд орсон юм гэдэгт ороо мэддэггүй биш. Баталгаагүй шүү дээ. Бүхэл юм ингээд тэрнээс үлдсэн. Тэр бол шиг хяндаг хүн чинь малын эмч биш тий. Тийм энэ чи хамгийн сүлд нь үлээл малчид Тэгээ хүнсний аюулгүй гэдэг. тэгээд энэ одоо сүүлийн үед хорт авдар гэж гараад байна. Гараад байна шүү дээ яг За үнэ. би бодохтой байна шүү дээ. Тэр одоо 74-тэй байна. Тэгэхэд энэ надыг багвахад хорт авдар гэж хэлсэн. Байдгүй байсан гэж. Энэ ходоодны нэг нарийн гэл нэг өвчин байсан. За. Юусэл тэр нэг өвчин. Нарийнчсан бол тэгээд тэрний эмчилсэн хүнийг гуйл алтаар чэжин хөшиг нь босхын хилээж ядаа. Тэгэхээр нэг энгийн зүгээр халдвар ханиад манад авсахан тэрвэрлэх юм байсан. Одоо савлг бол хорт авдар. Энэ бол дандаа хүнсний аюул байдалтай. Хотод руу юу ордог үлээ дээ. Харин Ойлгомжтой хоол. Тэр хоол хүнс одоо яг ирүүл байж чадж гэнэ үгүй юу? Яг тэр үндэ тэр мал одоо яг туулга муулгамдаа хамрагдсан уу? Нэг өгчөөл тэгээд өгчлөөд биш шүү дээ. Тэр чинь өдөр тутмын нэг хүн одоо нөгөө ирүүл ахуйгаа эмдэгт очиод
байнгын үзүүлдэг штэ тий. Тий. Бөөр зүрхээд одоо толгой дээр тэгвэл малт чинь ингээд нэг удаа ингээ мал харахад зүгээр ингээ сайхан юу ч яваал байна тий. Гэхдээ тэр нарийн үйлчлэг хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгж байсан байлаа штэ нэг л үе тий. Нөгөө бүрчлээ гэдэг юм гаргаж Тий. ирдэг одоо тэр Одоо энэ ерөөсөө мал жирийн дуулаад энэ малд ийм хийх гэх энэ малд ийм хийх гэсэн бүх нарийн хуваартай. Яг тэр дагуу нь очиж хийдэг. Аа тэр. Тэнд яваад хийдэг. Тий. Тэрнээс хад баг болгон юмчтай тэн дээр болохоор чихад энэ халдвар төвч би ерөөсөө би энэ баруун аймагт гарч байгаа нь мэдэхгүй байна. Ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд энэ ясын жилийн халдвар төвчний сүлүүд гарч ирлээ. Энэ ч одоо тэгэл мэдэхгүй. Зарим нь одоо буруу хэлсэн талын зарим ханы дөрөв хоёрдугаар бол энэ хяналтал сул гэсэн. Одоо энэ нэг баг дээр нэг малын эмч байлаач. Тэр малын эмч бүх малаа багийн дараач нөгөө багийнхаа бүх хүмүүсийг андахгүй байдагтай л малын эмч нь ерөөсөө бүх малаа мэднэ шүү дээ. Хин яасан ямар малд нь юу байлаа. Ямар мал нь одоо жоох бие тэнхэрч байгаа байлаа. Өвчтэй байгаа байлаа. За тэндээ тэрийг өшөөгээд энийг малын эмчийг төрөөс нь салин хөлсийн нөгөөд байр савн бидэд өгчих хэрэгтэй байхгүй хангалттай. Маш олон малын эмчнэр байна. Өнөөдөр ажилгүй хуваараа одоо нөгөө мал ийм аваад тэрийгэ зараад хөөрхи ингээд явж байна. Энэ мал гэдэг чинь өөрөө монголчуудын эрүүл мэндтэй холбоотой. Монголчуудын одоо энэ хоол хүнстэй маш их холбоотой. Хүнсний уялдаа холбоо шүү дээ. Тэр мал одоо хаанаас өвс идэж чинь тэр өвс тэ тэндээс ахуулаад явсараагаал одоо тээвэрлээд нэдлгаанд ороод яваад бидний буцаад нөгөө бид нар хариулсан юм чинь буцаад бид нар аманд ирж байгаа шүү дээ ходоод руу болж байгаа. Тэгэхээр малын тэр хяналт тавих асуудал эрүүл ахуй дээр за хүнсний стандартын асуудал байгаа. За тэрийг альбаа хүнс ногоо одоо малыг одоо ингээд тордох, арчлах одоо зөв зохистой тэр им тариаг нь одоо бас өгөх. Тэр нь бол одоо химийн боц буюу одоо тэр уламж лимийг сэргэмээр байгаа юм л да. Уламж малын юм одоо юу бол манайхны өвгдөөс олон жил жийсэн юм чинь малтаа таарсан хүн малтаа зогтцсон. Тэрээс тэр малыг тэгж хариулна. Энэ малыг баруун ганг манг хаанд маань чулуу молуу хаврал малаа эмчлээ гэдэг байсан шүү дээ. Манай өвөр тэгэл одоо дандаа тэр мал тэгчихмэн гэдэг дандаа ард эмчилгээ голдоо явдаг. Тийм байлаа шүү дээ. Тэр үчин тийм тэр олон мал эмч байдгүй. Хаяа нэг багт нэг мал эмч байдаг. Тэр энэ баруун аймгийн тийм гоц халдвар төвчөнтэй гарч байсан түүх хоос. Одоо мэдэх бах хүнд айл болгоны имэл сан байдаг те. Малын имэл сан гэж одоо тэр үед байсан шүү дээ. Одоо байхгүй болчиход шүү дээ. Малчин хүр имэл санд ойр зуурын. Нэг те. нэг 12 ураа байдаг штэ. За ямар 12 ураа? Баг улчраасаа юу гэдвүлээ. Одоо өөр мартаад байна. 12 урааг бид нэг бүгдийг нь чэйжлээ. Тийм үү. Юу гэсэн 12 ураа? Тэр давал Күмбэр баг болчраасаа юу ч гэдэг л одоо. Багалчаасаа ямар хөрөнгийн нүдний цэвчгээд хамгаална гэсэн. Сангар маягтай. Тэр. Тэгтээ тэрийг бол яасан мэддэг. Яг 12 дийн юу яг чэйжлүүлдэг бүх хүмүүс. 12 төрөл байсан. 12 дээр үед бас нарийн байсан. Энэ малчны хотлолууд яа. Ер нь мал аж ахуйн хэрэгчлэн л малчин өөрөө орно өшөө орохгүй. Ордгоо. Бас нарийн. Тэр даагнаар Хүн болгон ороод маллаад байдаг юм биш. Тэгтээ бол бараг л дөрөв үлрэлийн тэр ширүүн уур амьсгалыг даван туулах тэр хүний төвчээр хатвал малын буян заяа сэтгэлийг уншдаг таньдаг хүн баг тий. Тэр хүн бол тийм маланд одоо хоц дэлгэнд юм уу бүр гарчсан байдаг. Хөө за. Малтай яваа. Бүгдийг нь одоо мэддэг. Тэнд орхон дэлгэж, тэнд им оногч гэдэг бүр айл алганд. Одоо энэ одоо дээр энэ малчин мал байгаль хүн 3 2 малчин 3. Нэг цэг дээр орчод байна шүү дээ тий. Яг нэг зэгдээ.